Сайн байцгаана уу? Үүнийг сонсч би танд өглөө өдөр орой минь. Манай бичлэг танд таалагддаг бол subscribe дарж биднийг дэмжээрэй. Бид өнөөдөр Reddit дээрх шашны гаж урсгал зан үйлтэй холбоотой болсон явдлуудаас хүрэхээр бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүү орцгоё. Энэ түүхийг Reddit-ийн нэгэн хэрэглэгч 2019 онд бичсэн байна. Тэр өөрийгөө Америкийн жижиг хотын коллежийн оюутан гэж танилцуулсан. Түүхэнд ин өгүүлжээ. Манай сургуулийн ойролцоо хуучин сүм байсан юм. Тэр сүмийг хүмүүс The Hollow Capel гэж дууддаг. Яагад гэвэл дорой асар том хонголтой гэдэг цуурхалтай. 1960-ад онд баригдсан мөртлөө гинт хаагдсан гэдэг. Хүмүүсийн яриагаар бол тэнд хүүхдүүд алга болдог байсан. Гэхдээ нотлох зүйл байдаггүй. Би ийм зүйлд ердөө итгэдэггүй байсан. Нэг өдөр манай ангийн Зак гэдэг залуу хэрвээ зоригтой бол энэ баасан гарагт хамт явцгаая гэсэн. Эхэндээ тоглоом гэж бодсон. Гэхдээ тэр бүр газрын зураг хүртэл гаргаж ирсэн. Сүмийн ард талын ойн дундах жижиг төмөр хаалга байдаг. Тэр нь доор хонгол руу ордог гэж. Тэр шөнө бид тавуулаа явсан. Бороотой байсан. Моднууд салхин тавирч шавар шалчгансан эвгүй шөнө. Сүмийг хараад л би буцахыг хүссэн. Цонхнууд нь бүгд хадаастай. Загал маань хугарсан. Гэхдээ хамгийн эвгүй нь дотор нь гэрэлтэй байсан. Хинч ашигладаггүй газар мөртлөө. Бид арын төмөр хаалгыг онгойлгосон. Түгжээ найл хэдийн эвдэрсэн байсан. Доошо буух шатнаас муудсан мах шиг үнэртэж байлаа. Дор маш урт хонгол байсан. Бетон ханнууд дээр нь гараар зурсан мэт тэмдэглэгээнүүд. Зарим нь латин хэл шиг, зарим нь бүр хүн зурсан юм шиг. Тэгээд бид дуулж байгаа хүмүүсийн чимээ сонссон. Нэгэн жигд удаан аялгаутай. Заки нэгэд хин нэгэн Франк хийж байна гэсэн. Гэхдээ тэр инээд нь удахгүй алга болсон. Учир нь бид булан тойроход 20 орчим хүн өвдгөлсөн байсан. Бүгд цагаан хувцастай, нүрээ хар даавуугаар боочгсон. Тэд бүгд шал руу харж дуулж байсан. Харин голт нь том төмөр хаалга. Тэр хаалганы цаанаас ямар нэг юм балбах чимээ гарч байлаа. Би яг тэр үед буцмаар санагдсан. Гэхдээ Зак утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэгтэл дуулж байсан хүмүүс бүгд зэрэг зогссон. Нэг секунд алдалгүй. Тэгээд аажмаар бүгд бидэн лөө иргсэн. Би тэдний нүрийг хизээж мартахгүй. Даавууны дороос нүдний оронд хар нүхшиг зүйлс харагдаж байсан. Тэгээд нэг эмэгтэй сөөн хоолоогоор шинэ хүмүүс иржээ гэсэн. Бид шууд гүйсэн. Араас олон хүний хөлийн чимээ сонсогдож байсан. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэр төмөр хаалганы цаанаас юм орилж эхэлсэн. Хүн шиг биш, амьтан шиг. Би тэр дууг үгээр тайлбарлаж чаддгүй. Бид шатууд гарч байхад Зак ард үлдсэн. Тэр хашгирч би эргэж харсан. Хоёр хүн түүнийг хөлнөөс нь чирч авч явж байсан. Тэр надад туслаач гэж орилсон. Бид буцаагүй. Цагдаа дуудсан. Гэхдээ тэд очиод юу ч олоогүй. Хонгол байхгүй болсон байсан. Төмөр хаалгач байгаагүй. Зак ч олдсонгүй. Гэхдээ үүнээс хойш 2 сарын дараа надад DVD ирсэн. Хаяггүй. Дотор нь ганцхан бичлэг байсан. Бүдэг гэрэлтэй өрөө, шалан дээр өвдгөлсөн Зак. Тэр камер руу хараад тэд дорой байгаа. Тэд биднийг сонсож байна гэсэн. Тэгээд бичлэг тасарсан. Зак алга болсноос хойш би бараг унтаж чадхаа болсон. Цагдаа нар бидний ярианд итгээгүй. Тэдний бодлоор бол Зак мансууруулах бодистой холбоотой асуудалд орсон. Эсвэл өөрөө зүгтсэн байж магадгүй. Гэхдээ бидний харсан зүйл бодит байсан. Бид 5-аас 2 нь удалгүй сургуулаа орхиод хотоос нүүсэн. Нэг нь бүр сэтгцэн имлэг твцсэн. Харин би тэр DVD-г мартсангүй. Бичлэгийг олон удаа үзэх тусам шин зүйлс анзаарагдаж эхэлсэн. Эхэндээ би зөвхөн Закийг л хардаг байсан. Гэхдээ 4 дахь удаага үзэж байхад арын харанхуйд хүмүүс зогсож байсан. Тэд хөдөлгөөнгүй зүгээр л камер руу харж байдаг. Тэгээд бүр аимшигтай нь бичлэг бүр дээр хүмүүсийн доо нэмэгцээр байсан. Анх 2 байсан.
дараа нь 4, тэгээд 7. Би үүнийг толгойдоо төсөөлж байна гэж бодсон. Гэхдээ файлыг найздаа үзүүлэхэд тэр шууд яагаад ард нь ийм олон хүн байгаа юм бэ гэж асуусан. Тэр шөнө би анх удаа хонглыг зүүдэлсэн. Би доошоо алхаж байсан. Хан тагуулаанууд асна. Тэгээд дуулж байгаа хүмүүсийн дунд зааг зогсож байлаа. Гэхдээ тэр өмнөх шигээ биш басан байсан. Нүд нь хар, арьсан цонхийсон, инээж байсан. Тэр чи биднийг орхиод явсан гэж хэлсэн. Би сэрэхэд гар дээр минь шавар байсан. Жинхэнэ шавар. Тэр үеэс эхлээд гэрт минь эвгүй зүйлс болж эхэлсэн. Шүн болгон 2 цаг 17 минутанд хаалгыг минь тогшино. Нийхэд хинж байдаггүй. Гэхдээ үүдний шалан дээр нойтон мөр үлдсэн байдаг. Яг подволын шавартай ижил. Нэг удаа би хаалганы дурангаар харсан. Тэнд хүн зогсож байсан. Цагаан хувцастай толгоогоо доош нь харуулсан. Би цагдаа дуудахаар утсаа авахд тогших чимээ зогссон. Дахиад харвал хүн байхгүй. Гэхдээ хаалган дээр нэг өгүүлбэр бичээстэй байсан. Тэр чамайг сансан. Тэр өдрөөс хойш би Закийн гэр бүлтэй холбогдсон. Ээж нь надтай уулзахыг хүссэн. Түүний гэрд очиход ханан дээр Закийн олон зургнууд өлгөөтэй байсан. Гэхдээ сүүлийн зураг нь намайг хөш өчгсөн. Зураг дээр Зак харанхуй өрөөнд зогсож байсан. Ард нь би байв. Би тэр зургийг өмнө хизээж харж байгаагүй. Тэр өдөр тэнд байгаагүй. Гэхдээ хамгийн аимшигтай нь зураг дээрх би камер руу биш ямар нэгэн юм руу доошоо харж байсан. Тэгээд Закийн ээж сүүлийн үед ч гэсэн дуулдаг болсон уу гэж асуусан. Миний цус хүйд даасан. Юу гэсэн үг вэ? Тэр эмэгтэй хэсэг чимээгүй сууснаа. Зак алга болохоос өмнө шүн болгон унтаж байхдаа нэг аялгууд дуулдаг болсон. Өчигдөр чи яг тэр аялгыг аялаад сууж байсан гэж хэлсэн. Тэр үед би өөрөө мэдлгүй ширээн дээр хуруугаараа нэгэн жигд хэмнэл тогшиж байгаагаа анзаарсан. Яг тэр хонголд сонссон хэмнэл. 2 дугаар түүх. Энэ түүх Reddit дээр My Mother Joined Something нэртэй маш урт постноос орчуулан хүргэлээ. Аав минь нас барсны дараа ээж огт өөр хүн болсон. Тэр өмнө хөвгчлөлтэй жирийн л нэг эмэгтэй байсан. Гэтэл нэг л өдөр жинхэнэ гэрлийг оллоо гэж ярьж эхэлсэн. Эхэндээ би зүгээр шашны бүлэгт орсон гэж бодсон. Гэхдээ удалгүй хачин зүйлс эхэлсэн юм. Ээж шүн болгон 3 цаг 13 минутанд сэрдэг болсон. Тэгээд гал тоон суугаад хин нэгэнтэй шивнэлтэн. Нэг удаа би чагнасан. Гэхдээ тэр ганцаараа байсан. Нөгөө хүн нь хаач байгаагүй. Тэр хэлэхдээ бид бэлэн болсон. Охин минь удахгүй ойлгоно гэж хэлсэн. Маргааш нь би асуухад юу ч болоогүй мэт ашигласан. Удалгүй гэрт маань танихгүй хүмүүс ирж эхэлсэн. Тэд бүгд цагаахан инээмсэглэлтэй хитрхи тайван нүд нь хүртэл нэг л хоосон. Тэд орж ирээд подвал руу ордог байсан. Харин намайг доош орохыг хориглодог байлаа. Нэг шөнө би ээжийг дагсан. Подвалын хаалга баг зэрэг онгорхой байсан. Доороос Ланы гэрэл тусч байлаа. Тэгээд би хүмүүсийн хоолой сонссон. Түүний цус гарцыг нээн гэж ярьцгааж байсан. Би хаалганы завсраар харсан. Тэнд 12 хүн тойрч суугаад голдоо амьтны арга яс шиг юм. Гэхдээ хүний гавлтай. Ээж минь дундан зогсоод миний охин сонгогдсон гэж хэлсэн. Тэр мөчөд нэг эмэгтэй шууд над руу ирэв. Би хөдөлж чадаагүй. Тэр инээмсэглээд тэр сонсож байна гэсэн. Бүх хүмүүс зэрэг эргэсэн. Би гүйлээ. Өрөөндөө орж хаалгаа түгтсэн. Тэр шөнө хаалганы цаанаас ээжийн хоолой. Хаалгаанэ би чамд шинэ амьдралыг өгнө гэж шивнэсэн. Гэхдээ тэр хоолой ээж их биш байсан. Нэг хүн олон хоолойгоор зэрэг ярьж байгаа мэт. Өглөө болоход подвол хоосон. Лаач байхгүй, хүмүүс ч байхгүй. Ээж харин гал тогоондоо кофе уугаад сууж байв. Тэгээд над руу хараад чи тэднийг харсан уу гэж асуусан. Би юу ч хэлээгүй. Тэр энийгээд тэгвэл тэд чамайг бас харсан гэсэн үг
гэж хэлсэн. Тэр шөнөөс хойш би гэртээ дахиж унтаагүй. Гэтэ одоо хүртэл заримдаа шөнө 3 цаг 13 минутанд сэрдэг. Тэгээд утсан дээр маань танихгүй хүнээс дуудлага ирдэг. Авах болгонд олон хүн нэг зэрэг амьсгалж байгаа юм шиг цэмээ сонсогддог. Би найзындаа хэсэг амьдарсан. Ээж над руу байнга л мессеж бичиж залгадаг байсан. Хиндэ энгийн гэртээ ир бид ярилцах хэрэгтэй. Гэхдээ дараа нь өөр болсон. Тэд чамайг хүлээж байна. Чиний дууг сонссон. Хаалга удахгүй нээгдэн гэх зэрэг. Нэг шөнө би ээжийн хуучин Facebook аккаунтыг ухаж үзсэн. Тэгээд 8 жилийн өмнөх зураг олов. Тэр зурган дээр өнөөх цагаан хувцастай хүмүүс байсан. Гэхдээ хамгийн аимшигтай нь би ч бас байсан. Багада. Би тэр хүмүүсийг өмнө хизээж харж байгаагүй гэж боддог байсан. Зургийн гарчиг нь сонгогдсон нэгэн төрлөө гэж бичсэн байв. Маргааш нь би ээжийн байшин руу буцсан. Подвалын хаалга нээлттэй байлаа. Дороос шивнэх чимээ гарч байна. Энэ удаа би бичлэг хийхээр шийдсэн. Шатаар доошоо буух тусам үнэр нь аимшигтай болсон. Муудсан ус шиг эсвэл цус шиг. Доор очиод би хөшчхөв. Подвал өмнөхөөсөө өөр басан байсан. Хан дагуу олон хаалга гарчихсан. Манай байшинд өмнө тийм зүйл байгаагүй. Хаалга бүр дээр нэрс бичээстэй. Зарим нь хүүхдүүдийн нэр, зарим нь огноо. Хамгийн сүүлийн хаалган дээр миний нэр байсан. Тэгээд араас ээжийн хоолой сонсогдсон. Чи эцэст нь ирлээ. Би эргэж харсан. Түүний нүд ерөөсөө хүнийх биш болсон байсан. Хар өнгөтэй, бүр бүтэн хар. Тэр инээмсэглээд чи төрхөөсөө өмнө бидэнд амласан гэж хэлсэн. Тэгээд бүх хаалганы цанаас тогш чимээ гарч эхэлсэн. Нэгэн зэрэг. Би гүйсэн. Гэхдээ шатаар дээш гарах үед хаалга алга болсон байсан. Оронд нь бетонын хан. Тэгээд дороос олон хүн зэрэг үлт гэж байсан. 3 дугаар түүх. Нэг Reddit хэрэглэгч хуучин VSN касет цуглуулдаг байсан тухайга бичсэн байдаг. Тэр нэг Crash-ийн амьдралаас Children of the Red Dawn гэсэн хаягтай хайрцаг олсон байна. Дотор нь 9 касет байсан. Эхнийх нь энгийн шашны бичлэг шиг цагаан хувцастай хүмүүс дуулж байгаа хүүхдүүд. Гэхдээ 3 дахь касетнаас эхлээд бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Хүүхдүүдийн зарим нь байхгүй болчихсон. Тэгээд үлдсэн хүүхдүүд нь тэд дээшээ одсон гэж хэлдэг. 6 дахь бичлэг дээр нэг жаал камер руу хараад уйлж эхэлдэг. Тэр "Гуй, намайг битгий тэдэнтэй үлдээгээч" гэж хэлдэг. Араас нь нэг хүн гарч ирээд камерыг унтраана. Сүүлчийн касет хамгийн аимшигтай. Бүх хүмүүс газар доор өрөөнд сууж байсан. Голд нь том нүх. Тэгээд нэг хүн "Өнөөдөр улаан эцэг ирнэ" гэж хэлнэ. Бичлэг тасалдаж эхэлсэн. Хүмүүс ойрлсон, камер унсан. Тэгээд харанхуй дундаас асар том юм хөдөлсөн. Тэр яг хүн шиг. Гэхдээ хэтэрхий урт гартай. Камерын өмнөр өнгөрөхдөө нүгэр нь секунд хүрэхгүй харагдана. Нүд нь байхгүй, ам нь бүтэн нүрээрээ ангаасан байсан. Тэгээд бичлэг дууссан. Reddit хэрэглэгч дараа нь тэр бүлгийг судалж эхэлсэн. Гэхдээ хамгийн аимшигтай нь касетэн дээр байсан зарим хүмүүс одоо хүртэл амьд байв. Тэдний Facebook хаяг ажиллаж байсан. Гэхдээ профайл зураг нь арын хаан дээр ижил улаан тэмдэг байсан. Reddit хэрэглэгч касетуудаа интернетэд аплоуд хийх гэж оролдсон. Гэхдээ файл бүр эвдэрчихсэн байв. Зөвхөн нэг хүрээ. Тэр хүрээ болгоно нэг ижил дүрс. Урт нүртэй хар юм. Тэр үүнийг Reddit дээр пост хийсний дараа хүмүүс комент бичиж эхэлсэн. Би энэ тэмдгийг харж байсан. Манай хотод ийм бүлэг байсан. Чи энэнийг шеэр хийх хэрэггүй гэж. Нэг хэрэглэгч бүр 7 дахь бичлэгийг бүтэн үзэх боломжгүй гэж анхааруулсан. Гэхдээ тэр сонсоогүй. Тэр шөнө бүтэн үзсэн. Маргааш нь шинэ пост орсон байсан. Ганцхан өгүүлбэр. Тэд одоо миний гэрт байна.
Тэгээд тухайн хэрэглэгчийн аккаунт нь саяланд болсон. 2 жилийн дараа өөр нэг Reddit хэрэглэгч хуучин агуулга худалдаж авч дотор нь VHS кассетууд. Тэд яг ижил улаан тэмдэгтэй байсан. Сүүлчийн кассетан дээр гараар түүнийг доош нь буцаа гэж бичсэн байв. VHS кассет гэж юу вэ? Энэ нь 1980-аас 2000-ад онд өргөн хэрэглэгддэг байсан видео бичлэгийн хуучин төрлийн соронзон хайлттай кассет юм. Тэрийг VCR буюу видео тоглуулагчид хөрөмжөнд хийж кино, нэвтрүүлэг, бичлэг үздэг байжээ. 4-р түүх 1998 онд болсон гэхийн түүх нь Reddit дээр олон жилийн өмнө нэтлэгдсэн байна. 6 хүн өвлийн аялалд явж байгаад алга болсон. 3 сарын дараа ганц л хүн амьд олдсон байна. Тэр ярьж чаддгүй болсон байв. Зүгээр л нэг өгүүлбэр тавтдаг. Цасны дунд тэд нэг зүйл хийж байсан. Хожим нь тэр хүний тэмдэглэлийн дэвтрийг олсон. Бид ууланд гэрэл харсан. Тэд биднийг дуудсан. Тэд хүний арьс өмсдөг гэж бичсэн байсан. Сүүлийн хуудсанд хэрвээ та дуулж байгаа чимээ сонсвол цас руу битгий хараарай. Аврагчид майхныг нь олоход дотроосоо хутгаар зүсч гарсан мэт. Цасны дээгүүр нүцгэн хөлийн мөр. Гэхдээ мөрнүүд нэг цэг дээр очиод алга болж байв. Харин тэр газрын ойролцоо асар том тойрог хэлбэртэй мөр байсан. Яг олон хүн өвдөлд суусан мэт. Аврагчид амьд үлдсэн хүнийг эмнэлэгт хүргэсэн. Тэр 3 өдөр юу ч ярьсангүй. 4 дахь өдөр сувилагч өрөөнд нь ороход тэр ханан дээр цусаараа тойрог зурсан байсан. Тэгээд нэг өгүүлбэр тавтаж байсан. Цасны дороос амьсгалж байна. Шүн болгон тэр цонх руу хараад уйлдаг байсан. Учир нь тэр тэд ойртож байна гэдэг байж. Нэг шүн эмнэлгийн камерын бичлэгт тэр өрөөндөө ганцаараа биш байсан. Орны буланд маш өндөр хар дүрс зогсож байсан. Камерын дүрс эвдэрч ихсэн. Өглөө нь өвчтөн алга болсон байв. Цонх хаалттай, хаалга түгжээтэй. Гэхдээ цасан дээр олон өвдгөлсөн мөр үлдсэн байв. Яг эмнэлгийн гадна. 5-р түүх. Би энэ тухай олон жил яриаггүй. Яагад гэвэл хүмүүс итгэдэггүй. Харин итгэсэн хүмүүс ихэвчлэн удалгүй алга болчихдог. 2017 онд би их сургуулаа хаяад ажилгүй мөнгөгүй болсон үе байлаа. Тэгээд нэг танил маань надад амьдралыг өөрчилдөг community байдаг тухай ярьсан. Тэр өөрөө өмнө архинд орчихсон, өрөнд баригдчихсан хүн байсан. Гэтэл хэдхэн сарын дараа огт өөр хүн болчихсон. Үргэлж инээн, тайван, нэг л хитрхи тайван. Тэр надад "Тэд чамайг ойлгоно. Тэнд очисон хүн ганцаарддаггүй" гэж хэлсэн. Би анхандаа шашны энгийн цуглаан л гэж бодсон. Тэгээд нэг баасан гарагт хотын зах руу хамт явв. 3 цаг шахам тавхисны эцэст ой модон дунд асар том хуучин ферм дээр очисон. Хаалганы дээр нь сүүлчийн гэрлийн гэр бүл гэж бичсэн байсан. Тэнд олон хүн байсан. Гэр бүлүүд, хүүхдүүд, өндөр наснууд. Бүгд цагаан хувцастай. Гэхдээ хамгийн эвгүй нь бүгд ижил инээмсэглэлтэй. Яг нэг хүн шиг. Намайг очиход бүгд зэрэг над руу эргэж харсан. Тэгээд зэрэг гэртээ тавтай морил гэж хэлсэн. Би тэр үед л буцах ёстой байж. Гэхдээ үлдсэн. Эхний хэдэн өдөр бүх зүйл хэвэн байсан. Тэд хамтдаа хоол идэнэ, дуулна, номлол сонсно. Тэдний удирдагчийг эцэг Габриэл гэдэг байсан. Эцэг Габриэл 60 орчим настай өвгөн. Зөөлөн хоолойтой. Гэхдээ хүмүүс түүнийг бурхан шиг л хардаг байсан. Түүнийг ярих болгонд бүгд уйлдаг. Нэг шөнө эцэг Габриэл намайг дуудаж уулзсан. Тэр "Чи энд ирэхээс өмнө зүүдэлж байсан уу?" гэж асуусан. Би цочсон. Учир нь би багаасаа нэг ижил зүүдэлдэг байсан. Харанхуй хонгил доороос олон хүн дуудаж байгаа чимээ.
Би энэ тухай хүнд ч ярьж байгаагүй. Тэр инээмсэглээд тэр чамайг дуудаж байсан юм гэж хэлсэн. Тэр мөчөөс эхлээд юмс өөрчлөгдсөн. Шүн болгон 2 цагт хонх дуурна. Бүгд унтлагын байрнаасаа гараад ой руу алхдаг. Надад ихэндээ оролцохыг зөвшөөрдөггүй байсан. Гэхдээ нэг шөнө би дагсан. Ойн дунд асар том чулуун тойрог байсан. Голдоо нүх, маш гүн. Дороос нь хүйтэн агаар үлээн. Хүмүүс бүгд тойроод өвдөгсөн. Эцэг Габриэл гараа өргөөд тэр ярьж байна гэж хэлсэн. Тэгээд бүгд зэрэг уйлж эхэлсэн. Би хүмүүсийг галзуурчхаж гэж бодсон. Гэтэл дараа нь дороос дуу гарсан. Асар гүнээс. Яг олон хүн нэг зэрэг шивнж байгаа юм шиг. Тэгээд миний нэрийг хэлсэн. Миний жинхэнэ нэр. Хинч мэддэггүй хоч хүртэл. Би айгаад ухарсан. Тэгэхэд нэг эмэгтэй над руу хараад тэр чамайг сонслоо гэж шивнэсэн. Маргааш нь би явахыг хүссэн. Гэхдээ миний машин асахгүй байсан. Утас сүлжээгүй. Тэгээд хамгийн аимшигтай нь хаалга болгон дотроосоо түгжигддэг болсон. Тэр орой би нэг хүүтэй ярьсан. 12 орчим настай. Тэр надаас чи доорх хүнийг харсан уу гэж асуусан. Би үгүй ээ гэсэн. Тэгэхэд тэр тэгвэл чи удахгүй харнаа гэж хэлсэн. Тэгээд ханцуун дотроосоо гараа харуулсан. Бугуун дээрээ хутгаар сэлсэн мэт тэмдэгтэй байсан. Яг чулуун тойрог дээр байсан тэмдэг. Тэр шөнө би унтаж чадаагүй. Шөнийн 3 өнгөрч байхад гадаа хүмүүс алхах чимээ сонсогдсон. Цонхоор хартал 100 гаруй хүн ой руу явж байсан. Бүгд чимээгүй, бүгд нүцгэн хөлтэй. Тэгээд хамгийн сүүлд эцэг Габриэл алхаж байлаа. Тэр гинт зогсоод шууд миний цонх руу харсан. Тэр намайг харж чадахгүй өндөрт байсан. Гэхдээ инээмсэглсэн. Тэгээд аажмаар толгоогоо доош нүх рүү эргүүлсэн. Яг тэр үед ой даяар орилох чимээ гарсан. Газар дороос гарч байгаа юм шиг. Маргааш өглөө нэг хүн алга болсон байв. Бүгд юу ч болоогүй юм шиг айшилт байсан. Би тэр хүүгээс нөгөө хүн хайдсан бэ гэж асуусан. Тэр түүнийг доош нь аваад явчихсан гэж хариулсан. Тэр орой би зүхтгаар шийдсэн. Шүн хүмүүс ой руу явахыг хүлээгээд машины түлхүүрээ аваад гарсан. Гэхдээ фермийн хаалган дээр очиход хэн нэгэн зам дээр зогсож байсан. Эцэг Габриэл. Тэр харанхуй дунд ганцаараа зогсож байлаа. Тэгээд чи яагаад гэрээсээ явах гээд байгаа юм бэ гэж асуусан. Би юу ч хэлээгүй. Тэр аажмаар инээгээд доорх хүн чамайг сонссон гэсэн. Тэгээд хамгийн аимшигтай зүйл болсон. Ой дундаас хүмүүс гарч ирж эхлэв. Олон олноороо. Бүгд над руу алхаж байсан. Гэхдээ тэдний нүүр өөр болчихсон байсан. Ам нь хитрхий том ангаасан. Нүд нь бүлтрэг шахсан. Заримынх нь арьс шавар шиг унтсан. Яг л хүний арьс нөмөрчихсөн юм шиг. Эцэг Габриэл чи одоо түүний хоолойг сонсож байгаа биз дээ гэж шивнэсэн. Тэгээд би сонссон. Миний толгой дотор олон хүн зэрэг намайг сулал гэж шивнж байв. Би гүйсэн ой руу юу ч харалгүй. Араас хөл нүцгэн хүмүүсийн гүйх чимээ сонсогдож байсан. Тэд инээж байсан. Гэхдээ хамгийн аимшигтай нь доороос дахиад тэр орилох чимээ гарсан. Газар хөдөлсөн, моднууд савлсан. Тэгээд ойн дундах нүхнээс асар том хар гар гарч ирсэн. Хүнийх биш. Би тэр шөнө яаж амьд гарснаа мэдэхгүй. Өглөө зам дээр ухаан орсон. Цагдаа нарт бүгдийг ярьсан. Тэд намайг дагуулж буцаад очисон. Гэхдээ ферм байхгүй байсан. Юу ч байхгүй. Зүгээр л хоосон тал бай. Хэдэн жилийн дараач би тэр газрыг мартсангүй. Тэгээд 2 сарын өмнө нэг захиа авсан. Хаяггүй. Дотор нь ганцхан зураг. Зурган дээр би унтаж байлаа. Миний орны хажууд олон цагаан хувцастай хүн зогсож байсан. Арын хаан дээр цусаар гэртээ давтай морил гэж бичсэн байв.
Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe-а дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүрт танд мэдэгдэл очих болно шүү. Баярлалаа.